Хэвтрийн холголт цооролт нь удаан хугацаанд хэвтэрт байгаа хүнд элбэг тохиолддог. Ихэвчлэн өсгий, шагаар, ахар сүүл, сүүж, тохоо зэрэг газарт үүсдэг. Холголт нь арьс ямар нэгэн гадны хүчин зүйлтэй өшөөрөлдсөний улмаас үүсэж байгаа арьсны өөрчлөлтийг хэлдэг ба холголт нь цооролтын урьдал үе юм. Цооролтоос үүсгэж буй нөхцөл, хүчин зүйл үүсэж байгаа хугацаагаараа ялгаатай. Холголт цооролтыг 4 үе шатанд авч үздэг. Хэвтрийн өвчний хялгсан судсан дарагдсны улмаас арьсанд орох өөхөн идэд тэжээл болон хүчил төрөгч дутагснаас эдэс хүчдэг. Даралтан тасралтгүй үргэлжилсээр байвал эдээсэд хүчил төрөгчийн тутмушил буюу ишими үүсдэг. Холголт цооролт үүсгэх гадаа шалтгаанууд нь асаргаа сувилгаа муу байх, байдлал ор дэрийг удаан солихгүй, удас дэвсгэр овгор тоогор байх, хувийн ариун цэвэр арьсны арчилгаа дутуу байх зэрэгс шалтгаалan үүсдэг. Энэхүү аргад өвчтний байрлалыг солих орд хүнжлийн давууг тэнэлгэх цэвэрлэх аргуудыг харуулъя. Өвчнийг дээш харан хэвтэж байгаа байрлалаас хажуу тал руу эргүүлэх шаардлагатай үед энэхүү аргыг хэрэглэдэг. Өвчний байрлалыг солихдоо доод талд нь давуу байрлуулснаар эргүүлэхэд илүү хялбар болно. Өөрт хэрэгтэй эвүүр давууг гарт ойрхон газар байрлуулна. Өвчний хоёр гарыг цээжин дээр нь зөрүүлэн тавина, хоёр хөлийг мөн зөрүүлэн тавина. Нэг гараараа өвчний зогсож буй эсрэг талын мөрнөөс нөгөө гараараа тэр талын ташаанаас нь барина. Бугуй тохоос харванаас буюу жижиг үеэдээс татаж болохгүй мултрах эрсдэлтэй. Мөр ташаанаас сайн барьж нэг хөлөө баг зэрэг хойш тавьж жаахан ухраад хөл дээрээ сайн доктортой зогсож өвчнийг хажуу тийш нь эргүүлнэ. Төсний дараагаар нурууны ар хэсэгт эвүүрхийн, хоёр хөлний хооронд яс бүртгэс сэргийлэн мөн эвүүрхийж өгнө. Дараагаар нь дарамтлаг үсгээс сэргийлэн мөрийг татаж наашлуулан толгойг эргүүлнэ.